Эрдэнэ төгс өөрийн хүсэл сонирхлоороо 2008 оноос эхлэн өдий хүртэл марафоны спортоор тууштай хичээлж, дотооддоо болон олон улсын тэмцээн уралдаанд эх орноо төлөөлж оролцож байжээ. Тэрээр тэрэгэн зэртэй хэмээн хойш суулгүй, бэлтгэл сургуультай өдөр бүр хийхин хажуугаар сувлын газар жолооч хийдэг байна. Бэлтгэл сургуультай хийх газар олддоггүй учраас дулааны удиралт гадаа өвлийн хүүтэнд спорт зааланд бэлтгэлээ хийдэг гэлээ. Өнөөдрийн нийгэмд болж бүтэхгүй асуудлыг харж суулгүй, хөдөлмөр гэдэг хамгаас чухал болохыг тэрээр хэлж байсан юм. Олимпийн их олох тэмцээнд оролцож байсан. Тэгээд Сеулийн олон улсын марафонд 3-4 удаа оролцсон. Тэгээд улсдаа зохиогддог марафонуудад бол улсын аваргын тэмцээн, улсдаа зохиогддог олон төрлийн марафонууд бол бүгд төрүүлж ирсэн юм. Олон удаа бүгдэнд нь оролцож байсан. Тэрэгэн зэртэй иргэд бусдын жишгээр энэ тэнцүү хөдөлмөр эрхэлж ажиллах бүрэн боломжтой байдаг. Хүмүүсийн хийх нь өрөвцөн харцаар харах тохиолдол бишгүй тааралтай байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүлийн хаж төрж байгаа зарим хүмүүсээс дутгааргүй. Бүр ч илүү хүсэл эрмэлзэл зоригтой болохыг тэрээр хэлсэн юм. Тухайлбал гэртээ гар урлаар цамц ахуй хэрэглүүдийг урлах клубуудад тэд идэвхтэй хамрагддаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй гишүүдтэй чиглэсэн сургалт, семинарууд, тэгээд спортын үйл ажиллагаанууд альва тэмдэглэлт баяруудыг хүртэл болж өгөх бүх баярыг л тэмдэглэдэг бүгдээрээ цуглараад. Ажил хүнийг голохоос хүн ажлыг голдоггүй. Цалин баг гэлтгүй залуу хүн хөдөлмөрлөж сурах хэрэгтэй гэдгийг тэрээр хэлж байлаа. Цааш тийх ажил хүсэл сонирхол зөвхөн марафоны спортоор дуусахгүй. Үргэлжлүүлээд туялзуур сэлэмний спортоор хичээлэх зорилгыг хэдийнэ тавьсан байна. Залуучууд яг дор бүрнээ би өөртөө тохирсон ажлыг гололгүй л хийх хэрэгтэй. Хамгийн гол нь цалин их бага нь хамаагүй, ажлын цаг урт бай бага бай хамаа байхгүй. Ямар ч байсан ажилтай байхад л хүн хоосоо хонохгүй. Тийм учраас ажилтай байгаараа ямар нэгэн юм заавал оролдоорой. Хөгжлийн бэрхшээлтэй хэмээн өөрийгөө бусдаас тусгаарлалгүй. Энэ тэнцүү хөдөлмөрлөх боломж хэн бүхэнд байгааг хэлсэн юм а.